За ингэж Монгол төрийн бодлогыг завхруулахгүй шүү. Борлогдоогүй бараа бүтгэнээс төрүүл татвар аавна гэдэг чинь тэр аж ахуйн нэгжийг дээрлэх чинь гэсэн үг. Төр өөрөө. Тухайн үеийн ерөнхий сайд, тухайн үеийн сангийн сайд, тухайн үеийн одоо албан тушаалтангууд. Гэхдээ тодорхой үстэй та эзэн төрийн албаа гэснээр бүгд бодлого тодорхойлдог хүмүүсийн сууж байна. Энэ маягаараа төр цаашаа явах юм бол бүр ингэ дампуурл руу явна шүү. Утгаа алдсан шүү дээ. Хууль яах гэж байгаа. Бүгдэнд нь тэгшлүүлжлэх гэж л байгаа. Тэгэхгүй нэгний дарамталж аваачиж чи дөрөв өмчт компани болохоор төрүүлж татвар үг яагаад үл чи мөнгөтэй. Тэгээ амьдрал дээр иргэдрүүгөө гараа харахаар иргэд нь орлого байхгүй. Макро эдийн засаг 6.2 өссөн байна гэдэг иргэдийн амьдрал 6.2 өссөн байна уу вэ? Хэцүү биш. Та гараад гэр ороолоор яваад үзэлтэй. Өнөөдөр мөнгөөр бараа авч чадахгүй шүү дээ иргэдэж. За очроо гишүүн санал хэллээ. За жавхлан гишүүн. За нэг асуулт нэг зөв мэдээлэл байна очроо гишүүнэ. Төсөө сайн унших хэрэгтэй дутуу болгоод ах шиг байна. Наадах чинь борлогдоогүй бараа бүтээгдэхүүнд биш байхгүй юу? 25 онд гарах борлуулалтаас төлөх татвараа 25 онд төлж байгаа байхгүй юу? Тайлгнал. Нэгт, хоёрт Монгол улс төвлөрсөн төлөвд эдийн засгт ороод 36 жил болж байгаа юм. 36 жил бүр ийм асуудал гардаг. Зарим жилд бидэрт бүр өндөр орлоготой жилүүд дээр зарим жилийн эцэст төлөгдөх татваруудыг он дамжуулж хойшлуулдаг. Хэд өндөр ашигтай гаргаж байгаа бол тийм шаардлагагүй байдаг байхгүй юу? Хойшлуулсан жилүүд ч байгаа. Наашин татсан жилүүд ч байгаа. Жил бүр сангийн сайд нартай ийм золон тулдаг. Энэ оны эцэст ч ийм юм болно. Цаашдаач болно. Сая анар төрийн нарийн мөчнөр хамгийн сүүлийн тайлбар дээр маш зөв тайлбарлалаа. Яг тэр байхгүй юу? Тэрийн зохицуулт бол аль аль засгийн газарт байсан цаашдаач байх хэрэгтэй. Энийг халж юм зогсоож болохгүй. Энэ ямар ч боломжгүй асуудал. За дээрэс нь би сангийн сайдад нэг захиас өн түрүүн анар төрийн нарийн мөчн дараа цухас дурдлаа. Тэр чинь 57-гийн 2 биш 57-гийн 3 шүү. 57-гийн 3-ыг гишүүд нэг сонсож байгаа. Энэ дэр ийм залт өгдөг байхгүй юу? Орон нутгийн төсвийн урд оны үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг төсөвт тусган баталж хэрэгжүүлэх ба зарлага нь санхүүжүүлэх их үүсвэрээс хэтэрхгүй байна гэж байгаа. Өөрөөр хэлбэл над 25 оны алдагдал чинь 24 онд батлагдсан орон нутгийн төсвийн зарлагын үлдэгдэл баггүй юу? Тухайн жил батлагдсан орон нутгийн зарлагыг зарлагдаж одоо амжихааргүй болвол тэрийг нь хойтонгийн жил дээр улсын төсөв зарлагдаж өгнө гэдэг үүрэг авчиж байгаа энэ залтар. Тэгэхээр одоо энэ 26 оны гүйцэтгэл хойтон гарахад энэ 26 оны орон нутгийн төсвөөс үлдсэнийг нь засгийн газар хойтон заавал зарлагдах үүрэг үлээж байгаа. Тэгэхээр энэ маш буруу залт. Яг нь сүүлийн 5 жил бүр харилцан адилгүй өөр өөр байлаа. Тусгай шаардлагыг заавал биелүүлээд ирсэн. Өөрөөр хэлбэл аль ч жилд одоо засгийнхаа нэг аминд хүрчилгүй энэ одоо 57-гийн 3-ыг биелүүлээд ирсэн баг юм. Тэгээ би юу захиж гэнэ вэ гэхээр энэ орон нутгийн төсвийн зарлагдаагүй үлдэгдлийг шууд хураадаг байх хэрэгтэй. Шууд хэмнэлтэнд ороод тооцдог байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд он дамнуулчихаар маш сахилга батгүй орон нутаг бүр зах хязгааргүй давсан төсөв батлаад тэр нь дараа жилийнхаа засгийн газрын алдагдлыг дүүргэчээд байгаа байхгүй юу? Бид одоо бараг хараа наад хагас жилээр төсвийн алдагдлыг гараад байгаа задлаад хараараа тэрийг задлаад ярих хэрэгтэй байхгүй юу? Тэний чинь бараг 80-90% нь орон нутгийн төсвийн алдагдал явж байгаа. Одоо ингээд хагас жилээр орон нутгийн төсөв чинь одоо төсвийн өрөөгөр арай гэж батлуулсан. За жавхлан сайдын 1 минутыг өгье. Ингээ хагас жилээр бөөр ингээд төсөв дундаач ороог байх дүүргчдэг учраас үлдсэн одоо хугацаанд улсын төсөв зөвхөн орлоготоо тааруулж одоо зарлагдах ийм юм руу яваад орчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр ойрын жилүүдэд энэ гадаад нөхцөл байдал эдийн засаг маш ийм тодорхойгүй байдлууд байгаа ийм үед та нар энэ заалтаа нэг эргэж харж янзлахгүй бол болохгүй шүү. Энэ хизээ нэг өдөр аль нэг засгийн газрын аминд хүрэх ийм заалт болно. Энийг тэгэхээр одоо 27 оны төсөв өргөн барихтаа энийг намар бүр хилцүүлэг болох хэвээр. Тэгээ энийг янзлах хэвээр байхгүй юу? Энэ яг 16-аас 20 онд одоо уучлаарай зарим одоо гишүүдийн би нэрийг хэлэхгүй зөвөр орон нутгийн төсөв барьдаг байсан гишүүд энийг санаачлаад энэ ийм өөрчлөлт оруулсан.
11 сарын 15-нд усын төсөв батлангуудаа дараа нь 12 сарын 5-нд орон нутгийн төсөв баталдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл сарын дараа баталдаг гэсэн орон нутгийн төсөв. Гэтэл сарын дараа баталдаг юмыг усын төсөв батлахдаа улсын хурд энийг